лээ бүтэн garage. Тэгээ garage гэдэг. Одоо гурлаа нэг бас тоглоом тоглоё. Энэ тоглоом гэхдээ илүү их сонирхолтой байна. 3 хүний дунд. Би яах вэ гэхээр энд шийтгэл байгаа. За. Энэ шийтгэл нь их сонирхолтой. Ямар шийтгэл байхыг сонгоод явчихна. Хамгийн би тараас асуулт асуув. Шийtгэлээ сонгоод шийтгэлээ уншиж эхлэв. Ямар шийтгэл байх нь вэ? Тэгээд миний асуусан асуултанд хариулж чадвал та шийтгэлээс мултарна. Хариулж чадахгүй бол тэр шийтгэлийг гүйцэтгэх. Хамгийн ихнийх мэдээж бүсгүүчүүд ихэнд жижиг одон чимгийг таны дээдлийнхийг нь авчих. Хамгийн дээдлих. Албаар ингэ дээр тавьж юм. Албаар. За унши. Ямар шийтгэл вэ? Юу гэнэ? Би шууд уншиж. Уншаад өчтэй. Утсан дээрээсээ хамгийн олонний танил хүн рүү залгаад мөнгө дутаад байна 300 төгрөг шилжүүлж өгөөч гэж асуух. 300 төгрөг. За. Гэхдээ болоогүй шүү дээ. Та асуултанд хариулж чадвал энэ шийдвэрийг хийхгүй. Шийдэх шууд асуухгүйгээр шийдэж. За. Garrett Wilson хамгийн анх Монголд ирээд ямар ажил хийж байсан бэ? Яна мэдгүй шүү дээ. Та юу гэж бодож байна? Америкээс ирсэн тий? Америкээс ирсэн. Ерөнхийдөө борлуулалт яад. Sales manager. Жохон борлуулалт яадан дээр. Менежер биш үү? Та юу хийж ирсэн бэ хамгийн анх ирээд? Хүмүүнлэг ажилласан, сайн дураа ажилласан. Сүмийн шоу. Юу нь ялгаагүй тий. Юу нагаар нэгдээ. За, даалгавраа гүйцэтгэе хоёлаа. Би тэг нэвтрүүлэг шүмтүүд шүү гэж хэлэхгүй юм байна тийм үү? Хэлэхгүй. Ямар хогийн юм тий. Мимо найз, мимо их чи ихэлд ядарч байгаа юм байна да гэж бодох хата. Аль шийтгэлийн би уншаад өгье дахиад. Утсан дээрээс хамгийн олонний танил хүн рүүгээ залгаад мөнгө дутаад байна 300 төгрөг яаралтай шийдвүүлээд өгөөч гэж. 300. Харин хамгийн ойлгох хүн чи юм дээ. Олонний танил хүмүүс рүү явахандаа тий одоо жүжигчдээс ч юм уу те. Өөрх юм над руу бүр чаваста гэд спикер дээр тавьж байгаад ярьцгаая. Тий спикер дээр гол нь тэр хүний яриаг сонсъё. Йоо яах вэ? Ямар хэцүү бэ ч одоо. Яг гоо та тэгээд эндээс нэвтрүүлэг дууссаны дараа хэлчих болно шүү дээ одоо. Тэгэл яг спикер дээр тавьсан чи юу чи юу яриад амаа да. Амар юу байл тоохгүй дав санагдах юм даа. Болохгүй юм ярил дөөд гэд арчи. Тэгээд би шууд спикер байж гэж. За чи. Од дөрүүгээ залгая. За тий. Яа. Игч минь яагаа вэ гэх баг та. Яана. Жохон бүлэнцүү те. Би бүлэнцүү ярихгүй. Үгүй зүгээр тоос. Унтцсан байж тээ. Яах юм бэ? Ер нь юм шүү дээ. Тий. Бан. Байна. За юу байна одоо? Юу гэж? Нам тайвда хүш яаралтай би яг асуудалд орчлоо. Юуны вэ? Гүй зүгээр яг надаа одоо яг нэг 300хан төгрөг над руу шилжүүлээч. Юуны? Гүй зүгээр нэг юм авахсан чи бүр дутчихлаа. Уртаач тээ. Гүй хамаагүй 300хан төгрөгөд нэг юм л нэг дутчихлаа. Тэгээ одоо би чи над руу шилжүүлчих. Гүй бүр тийм ээ. Гүй бүр харин тийм ээ хэлхээс чичмээр байна. Гэхдээ би одоо үнэхээр асуудалд орчлоо. За би чам руу дансаа явуулъя за. За. Үнэнч найз. Хайхад шүү дээ. За 300 сүүл рүүгээ хайгаад ах шүү. 300 төгрөг үү гинэ. За баярлалаа. Гэхдээ яг та нар сонсноо цаана алддаг юм байд гэдэг шүү дээ. Алддаг юм байд гэдэг шүү дээ.
За, Garrett Wilson дээдлийнхийг наавъя. За тэгээд. Тэгээд уншиж үгэй. Байж. Та чи монголоор асуудал уншиж тэ. Микогийн зургийг дараад #late night get Facebook дээр бичнэ. Шууд миний зургийг ингэж аваад постлох юм байна те. Хөнгөн биш үү? Гай. Тийм байна, гайгүй байна те. Хоёулын нэг янз бүрээр бодохгүй л гэдэг хүмүүс. Асуулт. За. Жүжигч одон чимгийн хөхөвчнэр размер хэд вэ? Та. Ахгүй яруу. Гарамжаа авч уу. Яг доцоо үнэлэх юм бол тэгэл асуудалд орчин. Томоор хэлчихвэл бас асуудалд орчих юм болов. За мэдгүй. Яг таачуд асуудал байгаа. Юу ч асуудалтай гэж. За. Харахгүй ранхуудаа нэлээд том ховц зүмсэн болохоор баримжаа авахд хэцүү. Яа да жоох. За, юу гэж хэлэх юм бэ нүг. Ер нь эмэгтэй хүний одоо тийм арьцмаар мэдх юм уу? Одоо яг одоо яг юуны арьцмаар идэг шүү дээ. За таны хэрэг 34-ийн C cup гэж хэлмээр. 34C. Яг таасна. 34 гэдэг чи амар жижиг шүү. За. За ингээд асуудал орлоо. Энэ чи амар жижиг. 34 чи ерөнхийдөө XS өмсдөг эмэгтэйчүүд байх байдаг. Намайг ингэж гой туранхаагаар үнсэн баярлалаа. C cup-ын зүг байсан уу? C. Өгөө мэн. За бүрэн унлаа. За. Хааштай. Би одоо яаж авах вэ? Гурлаа селфи чи эргүүлээд ингээд Ингээ наваа ингээ тулгаж байгаад авчихдаг. За. Гэхдээ тэгэхээр яг өөдөөс нь үнсэж байгаагаар шийтгэл бол шийтгэх шүү дээ. Би шийдгүүлчих юм шүү. Ямар учиртай хаштаг гэсэн бас сонирхолтой байхгүй юу? За зүгээр та биш над руу тулгаж байгаа. Зөвхөн намайг. За. Тий. За. За, дарлаа шүү. Дарцуу. Ерөөс танигдахгүй байна да доош харцсан. Жинхэнэ арзмаар асуугаад байгаа юм уу? Хэдий гинэ. Вэ. Тэг late night. Яах. За хоёул шийдгэлээ сонгоч. Ой тийм олон юм уу? За цөөхөн юм байна уу? Ямар сони. Лайктар юу гэж бодгоо хэлий гэж пост бичнэ үү? Бараг биччихсэн үгүй юу та? Огт үгүй. Гэхдээ энэ удаа айгүй хөнгө надад санагдлаа. Тийм байна. Тэгээ бас магадгүй те хүмүүс лайк дараад бичээрэй тэргээ нэгч магадгүй шүү дээ. Тэ. Танаас асуух асуулт. За. Гарреттийн гутлын арзмаар хэд вэ? Харуулж ил та. 43. 44. 44. 45. 45. Хүү. Надаас том хүмүүс юм шүү дээ. Би 36. За, пост хийлээ. За. Ер нь бол албаар огт мэдхгүйгээр унгаах зорилготой асуултууд юм биш үү? Тэгтээ бас гайгүй хоёул бол тав таач ганцхан 300 цааснаас бол хамаагүй дээр юм байна. Юу хүлээ? Лайктар юу гэж боддгоо хэлье. Яана дараа нь шууд нэвтрүүлэг дуусаад бол шууд устгах хэрэгтэй юм тий. Тэр бол таны л ямар гурийн ойлгох чинь пост вэ? Гүй нэрэ ботсон ч бүр нэг завтай. бүр нэг нэрэ нэг хөнгөн гэдсэн чи ямар гурийн пост вэ? Юу гэсэн ч үгүй. Ой. За би өөрөө лайк дарчи. Тэр пост. Лайктар юу гэж боддгоо хэлье. Йоо. За. Гарт. Шитгэл нь Могооны зураг дараад
Аз бурцаа гэж бичээд пост хийлээ. Могоны зураг дараад аз бурзаа гэж бичээ пост гэнэ. Басал гурээ байна. Басал гурээ пост байна. За Зөв хариултаа. зөв хариулт та аврагдана. Жүжигч одон чимэг хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдээ юу? Стокой. Ингээс гоё тийм бүгд хүчиг амьдарч штэ. Тийм шүү дээ. Ганц хүүхэд гараад тэгээд ернийх гарах ёстойгоо ер нь бол хосоо доор хаж хоёр гаргасан гэж бодчих. За хоёр хүүхэдтэй гэж хэлье. Хоёр хүүхэдтэй. Хариулт Final answer хоёр хүүхэд. Жижиг насны одоо том уу жижиг. үгүй сүүлийн хариулт нь Сүүлийн хариулт нь хоёр. Хоёр Хоёр хүүхэдтэй. Могоны зураг ширэхээс аврагдлаа. За тэгээд лайк дар юу гэж бодоо идэгс чи барсан хамгийн дөрөнд хаагаа гэж. За таны сүүлийн за яг одоо хямраад явах ба хэлээ. За таны даалгавар сүүлийн даалгавар. Өрсөлдөгчийнхөө зургийг тайлбаргүйгээр Facebook дээр оруулна уу? За. Надад өрсөлдөгч гэвэл би өөрийнхөө зургийг оруулна. Энэ бол үнэн шүү. Гард үснийг хэлж байгаа хаа. Өө юу гэжтэй энэ чинь сая хоёр хүүхдгээ хэлсэн шүү дээ. Үгүй нөгөө нэг одоо таны энэ асуултанд дуунал За зургийг аваад тавих байхгүй. өрсөлдөгч хийж байгаа юм чинь яг асуултын хариултын дагуу л би ажиллана. За асуулт. Гард үс хэдэн настай вэ? Амар шинж. Нэг миний үе хаа 35 Биш үү. арай их үү те? 27 гэж наа. Үгүй биш ээ. Нөгөө тийш хэлж байгаа чинь. Арай дэшээ биш юм уу? Арай дэшээ. Гэтэ ерөнхийдөө харагдах байдал нас 2 ч ондоо шүү дээ. Тий. За би 37 гээ. 37 нас. Би моринцтэй 78 он. 41 настай. 41, 42 хүрж байгаа юм шүү дээ. Би танд хэлээгүй юу? Яна. Өөрөө Үе зургийг авах. та минь бас ингэдгээ гинэ. Яа! Бой болж энэ да. Тэгээ бүрээ нараа Гэхдээ гоё авлаач. ингэдлээ уухгүй. Амьдралдаа би анх удаага энэ бол айгүй муухай. Би шийтгэлээ үлээсэн. Би энийг ерөөсөө одоо тэгээд яг бүр тайлбартаа яаж би засах вэ? Энэ бол бас нэг селфи хүндрээ хийчихгүй. хатсан юм баггүй Би танд селфи хийгээд тэгээ та тэгээ тайлбарлаад энд шийтгэл байсан юм аа л гэчихдэг. Нэвтрүүлгээ төгсгөлт тэгээ. Гүй би одоо устглоо би. Яг тэр хүмүүсийг яах нь харъя л да. Гүй энэ бол бүр Зассан гинэ таныг. хаана байна? За яана бүгд бүр энийгээ дуусна шүү. Яах вэ? Өө хой бүгдээрээ нэг өдөр бас нэг орой хүмүүст амралтын өдөр нөгөө яаж Гоё чаргал. нэр гоё явахгүй ч одоо бүр өстэй. Амьдралтаа одноо оруулж үзээг юм болох гэж нэвтрүүлгээ гэж. За. Нэвтрүүлгээгээ ганцхан үг бичгэр чи яаж хүн тайлбар. Яаж хүн тайлбар вэ? Би биш юм гинэ. Өөр арга байхгүй. Ийм ойрхоноос ёо юм. Үгүй яа түүнийг нэх гой сайхнаар нэх яах вэ? Зүгээр. За. За ястаа гоё болсон. Янзын зэрэг. Скриншотонд бэлтцгээ. Жохон crop. Харин жоохон фоксгүй яг ингээ авахтаа жоохон Фильтр ороо. Үгүй бүр тэрнээс аймар болсон энараа авахтаа ингээ хийсэн чи жоохон ингээ авчихчихлаа. Яа одоо тэргээр нь л оруулна. Постныхын зураг авдгаар авах уу? Юуг энэ постн дэр гэлөө юу гэсэн? Зүгээр л постчих тэгэл болоо. Постоор зүгээр зургийн постлоо. Яа. Гой зураг шүү дээ. Яна. Юу гэх юм бэ? Хамаагүй. Тэрийг та өөрөлдөн. Нотик. За одоо хамгийн сүүлийн шийтгэл гаргаж. Зөөлөн хандаасаа. Хамгийн сүүлд мессеж бичсэн хүмүүгээ би нэг төрө бодоод чамтай дахиж уулзахгүй байхаар шийдлээ гэж мессеж бичсэн. Та нар
Миний амьдрал аваач шүү. Хамгийн сүүл Йоо, хамгийн сүүл тэн рүү бичсэн. Хайртай өгнө байх үү? SMS юм уу эсвэл SMS. арай автоны. Яна. Яа, бизнес хамтрагч. За чамтай үзэх. Хайрлцагч. Чамтын хамгийн сүүлийнхийг харъя. Хайрлцагч байна л да. Яна. За мессенжер арай гайгүй болох. Дараа гайгүй нөө те. Тэгсэн чи бас гайтай байна уу? Йоо, найз охин. За, найз охин дараа нь уучлаа. Тийм ээ. Тэгээд та нэвтрүүлэг үзэхэд тайлагдана бүх зүйл те. Хамгийн сүүлчийн асуулт. Яна үнэн үү гайдах уу? Нэр төрөө бодоод гэх юм юу? Эвэрнэ гайгүй юм. Тэрний асуулт асууя. Жүжигч одон чимгийн тоглосон 5 киног нэрлэнэ үү? Чадахгүй. Онно. Тэгээс чадахгүй. Таур таашаа надад юм шиг. Боож өглөө. Боож өгöd бичв. Боож өглөө. Бизнес хамтрагч руу хэн рүү вэ? Найз охин руу. За найз хүн рүү. Би шалгахдахгүй гэж. Айгоо мууга үнэ фототой те. Яна тэр та нарын хийж болох шүү дээ. Тэр амьдралыг. За шалхаа. За хамт сент дарий. Юу нэ? Би нэр төрөө бодоод юу л айлаа унши. За чи энийг бас бичиж аваа. Нэр энэ нэвтрүүлэг ихгүй бод энэ айгуу амар муухай болох гэдэг. Гайг бах уу? За арай синдээгүү байна л да. Сэндэг байгаасаа гэж. Синдэхээс нүүмэн. Огцгож амжих болоо. Даалгаврын унши да. Гард. Хамгийн сүүлд мессеж бичсэн хүн рүүгээ би нэр төрөө бодоод чамтай дахиж уулзахгүй байгаа шиг. За баярлалаа үзэгчдээ. Late Night Show. Энэ дүрээд хэсэг завсарлаж байна. Илүү сонирхолтой бичлэгүүдийг үзэхийг хүсвэл манай YouTube сувгийг дагаарай. Дардар.